Тус айл нь 2021 онд 9.4 сая төгрөгийн ногоон зээлээр 32 м2 хэмжээтэй байшиндаа хан суурь дээвэр бүтэн дулаалга хийлгэсэн. 49% эрчим хүчний хэмнэлт гарч төлс зарцуулалт нь багассан үр дүнтэй байна. Арга хэмжээний үеэр дулаалга хийлгэсэн айл дулаалга хийсэн баригад дулаалгын технологийн зөвлөсөн инженер дулаалгын материал нийлүүлэгчээс эхлээд барилга хот байгуулалтын сайд Мөнхбаатар, Монголын барилгын үндэсний асоциац төрийн бас байгууллагын ерөнхийлөгч Сэрэн Жигмэд Жээрс, олон улсын төрийн бас байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Элиан Жари зэрэг албаны хүмүүс оролцлоо. За ерөнхийдөө бол өмнө нь өдөрт бол 2 шуудаа төлждөг байсан. Дулаалга хийлгээг байхдаа. Одоо энэ жил болохоор өвөл 1 шуудаа хагастай төллөө. Тэгээд айгуу дулаан. Одоо гэрийн температур бол 22-23-аас бол буусангүй. Тэгээд өглөөнөөс одоо орой хүртэл ер нь цон хонгоолоход бол ер нь тийм амар хүйтэн бол байсангүй. Тэгээд төлс зарцуулалтын хувьд бол амар хэмнэгцэн. Одоо энэ нөгөө шахмал түүшинд бас нэг нөгөө сул тал байдаг. Тэр нь юу гэхээр айгуу тортог гардаг байхгүй юу? Одоо ингээд гэрийн имийг одоо хид арчаад ч тий байнга ингээд тортог нүүрсний хар тортог гэдэг юм амар их болдог байсан. Тэгээ одоо энэ жил болохоор тортог арай багасчихж байгаа нэгдүгээрт хоёрдугаарт гэх юм бол нөгөө нэг айлуучиг байнгын галалгаа хийхгүй учраас нөгөө нэг одоо гарч байгаа юу арай багтай. Агаарын бохирдол ер нь багтай. Тэр нь айгуу таалагдсан. Мэргэснийхаа дагуу бид нар энэ дулаан алдалтын хэмжилт хийдэг. Хэмжилтийнхаа үр дүнд бид нар оншилдог. Оншсныхаа дагуу дулааныг яаж одоо хийх хэрхэн дулаалгах талаас нь зөвлөгөө өгөөд тэрнийхэн дагуу хийж өгнө. Бүр гүйцэтгэлийн ажлыг бүгдийг хийж өгдөг. Ийм ажлууд хийдэг болсон байгаа. Тэгэхээр ижүүрэн одоо ажлыг хийдэг. Энэ төслийн шийдэл гаргаж байгаа энэ дулаан шийдэл төслийн багийн хамт олон бол энэ олон улсын Жээрс төвтэй хамтарсан Монголын АСС-тай нэгдсэн энэ байгууллага бол одоо ер нь найдвартай дулаан алдалтыг зогсоох энэ ажилд үр дүнтэй ажиллаж байна. Монгол улсын эрсдэс уур амьсгалтай хүйтний улиралд иргэд хувийн орон сууцны дулаалга тусгаарлалтаа зохисгүй хийснээс үүдэж төвлөрөх халаалтын хэсгээс ялгарах дулааныхаа хэмжээг их хэмжээгээр алддаг байна. Тиймээс хувийн орон сууцныхаа дулааныг хадгалахын тулд олон хүмүүс халаагуур хэрэглэхээс өөр аргагүй болдог. Энэ нь их хэмжээний эрчим хүч ашиглах болон түүнийг хаягдал гаргахад нь хүргэдэг билээ. Дулааны алдагдлыг багасгахын тулд байшингийн дулаалгыг сайжруулах арга замыг эрэлхийлэх нь эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууцнд зайлшгүй чухал асуудал болоод байна. Иймээс энэ асуудлыг шийдэхээр дулааны шийдэл төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм а. So I'm Eliane Jari, the country representative of JERES. JERES is a French NGO. За төслийн маань ерөнхийдөө бол JERES бол эрчим хүчний хэмнэлтийг одоо илүү олон нийтэд түгээж одоо түлшний хэрэгцээг бууруулахын төлөө агаарын бохирдлыг бууруулахын төлөө ажиллаж байгаа байгууллага байгаа. За дулаан шийдэл төслийн хүрээнд бол JERES-ийг бусад одоо хамтрагч нараа менеж хийж буюу одоо удирдах чиглэлээр бол ажиллаж байна. За дулаан шийдэл төслийн үр дүнгийн талаар бол эхний 4 жил маань одоо ингээ яваад дуусаад хоёрдугаар одоо үе шат маань 5 сард эхлэж байгаа. За эхний үе шат дээрээ бид нэр одоо маш сайн одоо хэрэглэгчдээс хариу ирэлт маш сайн байсан. Хүмүүс маш сэтгэл өндөртэй байгаа. За тэгээ бригадуудыг чадахжуулснараа бид нэр илүү олон одоо айлуудыг дулаалж одоо агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчийг одоо илүү олон нийтэд түгээх сонирхолтой байгаа. And in this way the project succeed. За мэдээж хэрэг өнөөдөр агаарын бохирдол гэдэг айгаа том те макро түвшний асуудлыг бол бид нар шийдэх гэж бас хичээж байгаа. Тэгээд мэдээж хэрэг энэ том одоо асуудлын хүрээнд болохоор бидний хийж байгаа үйл ажиллагаа бол одоо бусдуудыгаа бас уриалж яг энэ чиглэлээр бас үйл ажиллагаагаа явуулаасаа гэсэн юм хүсэл тэмүүлэл байсан байгаа да. За агаарын бохирдлыг бууруулахад бол одоо маш олон одоо үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг авч явуулах хэрэгтэй байгаа. За энэний одоо нэг шийдэл нь бол одоо дулаан алдагдлыг одоо бид нар багасгах хэрэгтэй байгаад байсан. За энэ дулааныг одоо хэрхэн яаж багасгах вэ гэдэг асуудлыг бий болгохын тулд өнөөдөр бид нар бол одоо бригадуудыг одоо чадахжуулж тэдрийг одоо ажилдаа болгох, ажлын байрыг улам нэмэгдүүлэх энэ асуудлын хүрээнд энэ төслийг бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд 2018 оноос одоо 2022 одоо 4 сар хүртэл одоо 4 жилийн хугацаанд энэ бас хүнд ковидын бас энэ барилгын материалын одоо үнийн өсөлт гэдэр гэсэн энэ олон бэрхшээлүүдийг даваад бид нар амжилттай ингээд дуусж байна. Энэ Улаанбаатар шүүдийн тийм ээ Улаанбаатар шүүдийн аялахтай амьдрах энэ бохирдлуудыг багасгасан олон талын хамт ажиллагааны үр дүнг манай АСС маань ингээд санаачлаад дунд нь зохицуулаад ингээд явлаа гэж ойлгож байгаа. Энэ төслийг бол бас тэгээд улам их бид нар дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл санхүүжилт эсхийнтэй хамт байгаа байхгүй юу? Тэгэхээр аргачлалтайгаа, ханга нийлүүлэлтэйгээ тэгэхээр энэ асуудлуудыг одоо бас
өргөжлүүлээд хэрэгжүүлэх юм байна. Одоо барилга хотоогоо сайдууд бас бид нэлээд дэмжнэ. Орноо одоо энэ схем явуучвал дараа бид нар улсын орон нутгийн төсвөө суулгуулад гадны хүчээр нэг тэр байдлаар хийх байна. Эсвэл иргэд өөрсдөө бас хүүтэй банктай зээлтэй байвал эсвэл банкны схемүүдэд яаж үүж өгөх үү, тийм ээ. Энэ бүгдийн хэмнэлтээс чинь эргээл нийт утгаараа бүгдэнд хэрэгтэй тогтолцоо гаргах. Төслийн хүрээнд 100 гаруй барилгын бригад хувь хүнийг дулаалгын технологид сургаж чадахжуулсан 40 бригадын ахлагчтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Гэрээт бригадын ахлагчид 600 шахам хувийн орон сууцны дулаан алдагдлыг хэмжиж, техникийн үнэлгээ хийсэн. Нийтдээ 400 гаруй айлд хэсэгчилсэн болон бүтэн дулаалга хийсэн байна. Дээрх үйл ажиллагааны үр дүнд 2018-аас 2021 онд хүлэмжийнхэн ялгаруулалтыг 3132 тоноор, айлуудын түлш зарцуулалтыг 2119 тоноор тус бууруулсан. Мөн энэ хугацаанд бригадууд нийтдээ 711 сая төгрөг буюу нэг бригад дунджаар жилд 15.3 сая төгрөгийн орлогыг олсон юм а. За оролцсон бүх хүмүүст баярлалаа.